тэмцээний ард талаа маш их ядарсан байх, унтаж амарч чадвуу. Одоо хэр байна тэмцээний одоо сэтгэл зүйн тэмцээний дараа сэтгэл зүй байна. За үнэхээр одоо урт гэхээс илүү бас ингээд амар хурдан болж өнгөрлөө тэгээд хоолойцсон сонсож байгаа бүр ингээд бүр тэмцээн дээр ингээд манай фэнүүдийн орилоо нь бүр үнэхээр гайхалтай биднэрт бүр яг ингээд далавч ургуулсан юм шиг ингээд тийм гайхалтай мэдрэмжийг өгсөн. Тэгээд бид нэг хоорондоо тоглолтонд ингээд ярих гад тэнгууд ингээд нөгөө би бинийх яриаг сонсохгүй давж орилох гээд орилсоор байгаа бүр ингээд хоолоос өөцсөн. Тэгээд ер нь тиймэрхүү л байна да. Тэгээд үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Америкийн нэгдсэн улсын байгууллага маш хүчтэй баг шүү дээ. Тоглолтын дээр тэр багийг даваад нэгдэг бол бас тэр хэмжээний ихтгэл уурч чадварыг тагнаж шаардсан баг. Давах мэдрэмж яг болгож аваа. Тэр багийг болгож авах мэдрэмж. Давах мэдрэмж үнэхээр гоё байсан. Гэхдээ Америкийн нэгдсэн улсыг яг яаж chodсон бэ, яг яаж давж чадсан бэ гэдэг юм бол яг л тасгалжуулагчийн зурсан зургаар тасгалжуулагчийн бэлдсэн системээр тэгээд үдсэн багийн тоглолтын судалгаа тэр бүхний одоо тасгалжуулагч мал ер нь яг ингэж чиглүүлж өгсөн бүх үүрэг даалгавраар бид нар яг ингэж хамт тоглоод ялж чадсан байх л гэж бодож байна. Ер нь энэ тэмцээн тасгалжуулагч оролцсон биш үү? Оо маш чухал, бүр маш чухал. Маа тасгалжуулагч байгааг бол бид нар өнөөдөр ийм том амжилт гаргаж чадахгүй байх байсан байх гэж бодож байна. Бүр салшгүй бүр ингэж 100% үнэхээр 100% холбоотой. Энэ цаг үеч тасгалжуулагчтай ажиллаж байгаа юм шиг хэлмээр байна. Тасгалжуулагч байгаа тухай бас Стив зүгээр л бүр хэрэг баярлалаа л гэж хэлмээр байна. Бүр маш их талархаж байна. Тэгээ бүр ингээд үгээр илэрхийлэхийн аргагүй тэгээ ингээд би хилэмжээрэж ингээд илэрхийлэхийн ингээд хэмжээшгүй бүр ингээд амар их баярлж байна. Амар их талархаж байна. Зөвхөн тасгалжуулагч биш те бидний сэтгэл зүйч байсан. Сэтгэл зүйтэй маань харьцаж чадсан. Бэлтгэл сургалтын дээр маань тасгалжуулагч маань яг ерөөсөө ингээд бүх зүйлийг л ялгаж чадсан. Тэгээ бүгнхээр маш их баярлалаа. Маш их талархаж байна л гэж хэлээ та. Ер нь нөгөө багийн ахлагчийн хувьд нөгөө багийнхаа тэмцэлтийг яг тоглолтын үеэр сэтгэл зүйн яаж тэмдэж яаж удирдах нэг амар удирдах зохион байгуулаад байхаар айхтар тийм чухал үүрэг бас гүйцэтгээгүй. Ерөнхийдөө бол яг одоо яг бид дөрөв чинь олон жил яг тэг багт ингээд тоглолцож байгаа болохоор нэгнийг амар сайн мэддэг. Нэгнийхээ ямар үед ямар үйлдэл гаргадаг вэ гэдгийг бүгдийг амар сайн мэддэг. Намайг ч гэсэн бид нар ингээд амар сайн контролдож одоо удирдах явдаг. Тэгээ ерөнхийдөө яг багийн ахлагч гээд яг баг дотроо энэ үедээ ингэж удирдах хэвлээд тах юм баг байхгүй тий. Ерөнхийдөө бол зүгээр бөөндөө яг хамт нэг бүхэл нэг цул тий нэг баг болж чадсан болохоор л амжилт гарсан баг та. Нидерландын баг болтгол яг манай улсын багийн үнэхээр судалсан ирж ингэж хүмүүс бол надад ярьж илээ. Ер нь нөгөө бусад багтай харьцуулахад Нидерландын баг бүрчтэй байдаг ч гэдэг юм ямар хөө байгаад харж байна. Нидерландын баг ер нь бол дэлхийн бас тий Европын шилдэг багуудын нэг. Тэгээд бид бүх зүйлээд ажилласан. Тэгээд өөрсдийнхөө хийх ёстой зүйлүүдээ хийгээгүй. Яг хийх ёстой зүйлүүдээ хийсэн байсан бол бас тий алцаанда нэлийн том тоглолтод гарах байсан байх гэж бодож байна. Тэгээд нэлийн өчрхэг багтаа бид сайн үзсэн байхаа гэж. Өндөр намын зураг, өчтөрийн зураг юу гарсан гэж бодож байна уу? Үгүй гэдэг. Яг оо би хэмжээний хувьд гэх юм бол яалтчгүй нөгөө нэг одоо ингээд манайх ингээд тоглолтын гейм план гаргаад тоглолтог тэгэнгүүт ингээд Америкийн эсрэг гэх юм бол ингээд эхний слан дээр бол ингээд амар их дагаж гардаг бол тэрэн дээр бүтэн слан тавиад дропын эсрэг шийдэл хийн гэж гарсан. Тэнгүүд ингээд Нидерландын эсрэг болохоор тэд нар ингээд одоо юу гэх юм бид нарт ингээд ерөөсө тулдаа байлгаж өгөөгөө маш ингээд ийм агрессив хүчтэй солилцоонууд нөгөө нэг свичтэй хамгаалтан дээр хийгээдсэн болохоор бид нар яг өөрсдийнхөө хүссэн шийдэлтүүдийг хийж чадаагүй болохоор бид нар бас яг тэр шийдэлтүүд унгаж чадаагүй юм шиг санагдсан. Удахгүй сүнсний их баяр маань болох чинь тэгээ 6 дугаар сар бол нөгөө монголчуудын хувьд ингээд хэлэх юм те би даврыг тгсэн жил гэдэг шиг л би даврыг тгсэн санаж чинь энэ дээр стайл ямар сэтгэлтэй. За. Асуултаа тэгээ юу лээ. Үнсний их баяр наадмын ингээд одоо болох гэж байгаа юм уу? Баяр хөдлөл ингээд нэг юм гоё огшмаар санагддаг шүү дээ. Энэ үед ингээд монголчууд тагсан ингээд дахиад нэг том шагналыг авчирч байна. Гэхдээ ер нь бол бид нар яг манай 3 үйлрэл нь ерөөхдөө ингээд 100 болдог тий. Тэгээ бидний хувьд гэх юм бол яг сүүлийн хэдэн жил гэдэг бисаа санахгүй байна. Яг үнэлгээд баяр наадмын уур амьсгал мэдрэмжийг Монголын зуныг ерөөхдөө мэдэрч чадаагүй байгаа. Тэгээд
тийм л байна. Мэдрээ гэж бодож байна зүг. Энэ зам бас нэлээд завгүй л бас одоо ингээл баяраа тэнүүлж чадахгүй бас маргааш нэг өдрөөс буцаал дахиад тэмцээн ингээл явцгаах төлөвлөгөөтэй байгаа болохоор бас мэдэр сайн чадахгүй юм шиг байна да. Тоглолтын үед нөгөө амралтаа гэдэг юм үү ядралтыг таад юм яаж зохицуулдаг вэ? Олон тоглолт ингээд нөгөө дараалал шууд орчих юм мэдээж амар хийж байгаа. Тэр өөрчлөлтөө хэцүүлэх хэрэгтэй болдог. Одоо яг бидний талбай дээр гарч байгаа л дөрөв тамирчин байгаа даа шүү. Тэнгүүд яг дөрөв тамирчны ард ингээд баг бүрэлдэхүүн ингээд амар хүмүүс байгаа. Тэгээ хоол зүйчтэй хүртэл хамтаж ажилладаг. Хоол зүйч маань яг тоглож дуусаад гарч ирэнгүүт одоо тоглолтын туршид алдсан уураг энерги хөлсийг маань одоо нөхөхтэй амин дэмүүдийг ингээд өгөө дараагийн тоглолтод ингээд бэлэн одоо ороход ингээд бэлэн болгож ирэхэд олгодог. Тэгээд өсвөлхтний ирсэн юм лээ. Тэгвэл одоо ингэчгүй одоо нанда нөгөө гурав ирчих. Крейг Тошиа. За. Тийм тэгээд мэдээж ингээд маш хууртай маш ядралттай байдаг. Гэхдээ энэнийг одоо бид тамирчид маш нөгөө recovery гэдэг зүйл бидэнд маш чухал. Тэгээд бид эдийн одоо биеийг маш их кэрлээд те бид эдийг маш сайн бидний биеийг recovery болгож чаддаг маа багийн одоо Craig тэгээ Neko тэгээ дээрс нэг бах гэ бид дөрийг маш сайн одоо ингээд имжлэгээд сайн recovery хийсэн хүмүүс байсан. Тэгээ эднэрийн ачаараас бидэд ядралтай байсан ч гэсэн буцаад сайн нөхөн сэргээд ингээд энэ ядралтыг дагаад ийм хэмжээнд төрсөн гэж бодож байна. Тэнцэнэ үед бэртэл бас нэлээд харагдсан. Ер нь нөгөө бэртэл аавна гэдэг чинь өөрөө бас ингээд нөгөө сэтгэл зүйн өнгөч гэдэг юм аа. Тийм томшилсан бол та яг тэр үед яаж төвсөд төсвөр төвчээр гаргаж яаж тэрийг төвчдөг юм бэ? Би тоглолтын үеэр яг угийн одоо нэг өмнө бэртцсэн байсан гэх юм уу. Тийм болохоор энэ бэртлээ одоо нөгөө тоглолтын дунд сэдрэх ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар дахиж нэмж бэртэхгүй байх нь яг амар чухал гэдэг. Тэгээд бэртэлтэй байсан болохоор тэрэн дээрээ одоо тэрийг хамгаалах зорилгоор маш их одоо имчилгээнүүд хийлгсэн. Тоглолтын үеэр бол ямар нэгэн хүн бэртэл бол ерөөс аваагүй. Тэгээд яг хөө мэдээж жижиг сажиг одоо шүмсдэх ч юм уу биеийн чангарах зүйлүүд байсан. Гэхдээ энэ бүрийг дор нь одоо ариалтны хүмүүсийн мэдрийг хариуцаад гэрлээд явсан. Эсийн сэтгэлийг харж юм дөө маш өргөн үг хийсэн байсан. Бүгд бол бүрстэй. Надад үзэж байгаа юм шиг харсан. Үзэгчтэй минуттай хандаж ирсэн. Мэдээж бүр үнэхээр үгээр хэлхийн аргагүй ингээд талархал мэдэрч ийн яг энэ цаг мөчийг мөрөөдөж маш удаан хугацаанд хичээсэн, хөдөлмөрлсөн. Тэгээд хөдөлмөрийн үр дүн шимээ яг амсж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд яг энэ гайхалтай зүйлийг бүтээсэн хүч нь болохоор Монголын ард түмэн бидний ард зогссон болохоор бат байсан болохоор бид дөрвөн энэ охтууд маань ингээд яг ингээд итгэлтэй яг 100% ингээд өөртөө дайчилж чадсан байхаа гэж. Чухал цаг үед маш гоё хийсэн. Тэр үед ямар юм чимчсэн бэ? Ямар мэдэрч төрсөн юм. Цэцэг Амар ингээд боёхнараа маш их бахархсан. Яг ингээд бүх зүйлээд ажиллаад те. Бид хийх ёстой зүйлүүдээ хийж чадсан гэж бодож байна. Тэгээд яг тэр шийдэлтийг хийхэд би өөртөө ч итгээгүй хийснийхаа дараа би өөрөө гайхаад гэл яг тэр мөчм хэрэг үүгээр чилмээр нэг амар гоё байсан. Үүгээр хэлхийн аргагүй үнэхээр гоё мэдрэмж. Тэрэн дээр очсон байсан. Bad girl. Тэнгүүд одоо ингээд тэрэн дээр болохоор ингээд яг ингээд сүүлийн ингээд тоглолтын сүүлийн мөчөд болохоор ингээд айлын хамгаалт ингээд ядарсан жоохон алдаа гаргаад нандаа битээр хоёулаа ингээд сул шийдэлтүүд шийдэж амжсан. Тэгээ тэрийг хийгээгүй ариггүй гэсэн чи яг ингээд уурлаад бөмбөг нэгсэн бохгүй. Надад дүгэлдөө гэ. Тэгээд яг аваад ихний шийдэлтийг бол унгасан. Тэгээд үнэхээр гайхалтай. Үнэхээр бахархал үнэхээр талархал бүр ингээд Монголын сакс мөнгө хамгийн том шийдэлт хаа. Утгагүй бас нөө олимпийн имжлэгийн тэмцээн юм үзээ болохгүй манай хэлбэрүүд яаж хийж Одоо 2 жилийн дараа болохоор тэгээд ямар ч эхлээд жил дараалаад ингээд бүх тэмцээнүүдэд оролцоод амжилттай авах хичээн. Тэгээд яг олимпийн тэмцээнүүд дээр илүү бас хүчтэй. Одоо яг энэ мөчөөс илүү одоо байгаас илүү шат дахиар илүү ахаад тий олимпийн тэмцээнүүд эрхээ авах хөдөлгөөн хичээх болно гэж л бодож байна.
сошиал дээр нэг хөвчлөлтэй пост явуулсан. Уулзаагаан дээр нэг нийлэгч юмсан харсан уу даарс. Ямар санагдаж байна? Ай миний нээз. Миний дэс. Гэлөө. Энэ хоёрыг суулгачих гээд. Энийг мэдээс Нийц шүү дээ. Чи энэ. Би ч нөгөө нэг химэлээ тэгэх юм. Бөтгөм. Аа нэ. Би нөгөө бобог оруулж ирээд 910